24 цагийн цэцэрлэгт өгөх бол бүгд орхиж байгаа адилхан болно. Тэгээ энийг би ингээ хамаагүй ярьж ин та нарт орон шүүмжилж болно. Би зөндөө их шүүмжил авах. Гэхдээ энийг хинч хийхгүй байгаа учраас би хэлж байгаа байхгүй. Өөр бага наснаас нэг наснд цэцэрлэгт өгөөд байна. Тэр бол 0-3 насны хүүхдүүл 101 буюу зөвхөн өөрт нь анхаарал хандуулж авах хэрэгтэй. Багш 30-40 хүүхд оноод чинь тэр багш хизээч таны хүүхдийг анхаарч харж чадахгүй тийм боломж байхгүй өөрт нь угаасаа. Бидний бүтээсэн нийгэм хүүхдэд ээлгүй. Sleep training битгий хийгээч. За би дөнгөж сайн нэг айгүй сонсох дуртай сэтгэл зүйчийнхаа контентийг англи дээр үзэж байгаа. За энэ талаар ерөөсөө Монгол ээжүүдтэй, Монгол эмэгтэйчүүдтэй ярих хэрэгтэй байна гэж ойлголоо. Би өөрөө сэтгэл зүйч мэргэжилтэй хүү маань гарантай бараг 2 өрж байгаа. Тэгээ тийм учраас яг жимсэн байх үедээ болон төрснийхөө дараахан хүүхдийн сэтгэл зүйн талаар, бага насны хүүхдийн сэтгэл зүйн талаар маш их судалсан. Тэгээд энэ дунд олсон хамгийн чухал хүн маань болохоор Erica Komisar гэдэг 20 гаруй жил энэ талаар судалж байгаа тийм хүн байгаа. Тэгээд тэр хүний ярьсан зүйлүүдээс яг хэрэгтэй гэдэг зүйлүүдийг нь ер нь бол багцлаад би хэлчихье гэж бодож байна. Яагаад вэ гэхлээр Монголд яг бага насны хүүхдийн сэтгэл зүйн эсрэг контентууд, сургалтууд, техникүүд маш их сурталчилагдж эхэлж байна. Тэдний нэг жишээ бол sleep training буюу бага насны хүүхдийг уйлуулах, ганцаар ангийн үлдээх арга замаар унтуулж сургах. Цэцэрлэгт хүүхдээ өгж байгаа нас нь улам бага болсоор байна. За энэ болгон бол бага насны хүүхдийн сэтгэл санаанд маш хүнд нөлөө үзүүлдэг. Тэгээд энийг одоо нөгөө судалж гаргасан материалууд нь монгол хэлээр байхгүй байгаа учраас хүмүүс бас мэдэхгүй байгаад байна гэж би ойлгоод байна л да. Тийм учраас энэ хүний тэр систем ашиглаж. За энэ хүний тэр материалуудыг монгол хэлээр тайлбарлаж өгье гэж бодсон юм. За 0-3 насны хүүхдийн сэтгэл зүйн хамгийн том мэдэх ёстой бидний үг бол энэгшил гэдэг үг. Энэгшил гэдэг үг нь юу гэсэн үг вэ гэхээр хүний ирээдүйд орчиндөө буюу дэлхийн ертөнцид итгэх итгэлийг бий болгодог, бусад хүмүүстэй харьцах харилцаанд үндсэн тэр итгэлийг бий болгодог зүйлийг энэгшил гэж байгаа. За энэгшил гэдэг бол ерөөсөө 0-3 насны хүүхдийн хамгийн анхны бөгөөд үндсэн энэгшил нь ээжтэйг л байдаг. Одоо нөгөө бас шинжлэх ухаанд ойлгоод дөнгөж төрсэн хүүхдийг аль болох ээжийнх нь одоо арьсанд наадаг те ээжтэй наалдуулж хамт байлгадаг гэсэн шүү дээ. Гаргаал цээжин дээр нь тавьдаг те. Тэр чинь болохоор тэр энэгшил буюу bonding гэдэг тэрний ихний зүйл баггүй юу. Тэгэд хүмүүс болохоор ингэж ойлгоод байгаа. Bonding буюу тэгэл болцсон ээжтэй тасцсан ээж нь хүүхдэд тасцсан болоо гэж ойлгоод байгаа. Тэгтэл яг үнэндээ ирээдүйн бүх харилцаа холбоо